Компьютерийн эзэнт гүрэн гэгддэг Apple корпорацийг үүсгэн байгуулагч Стив Джобсын Стэнфордын их сургууль тавьсан илтгэлийг Бизнес радио 98.9-ийн G20 нэвтрүүлэг бүрэн ихээр нь Монгол орчуулгатайгаар танд хүргэж байна. G20 нэвтрүүлгийг GP Батрэ танд хүргэж байна. Баярлалаа. Би өнөөдөр дэлхийн хамгийн сайн их сургуулиудын нэгний төгсөлтийн баяр дээр үг хэлэх эрхэм үүргийг хүлээсэндээ баяртай байна. Би үннээ хэлье. Би коллеж төгсөж байгаагүй. Өнөөдөр энэ зогсож байгаа маань тэр баярт мөчид хамгийн ойр байж чадах боломж маань гэж би бодож байна. Өнөөдөр би та бүхэнд өөрийн амьдралын 3 түүхийг ярьж өгөхийг хүсэж байна. Ингээд л болоо. Удаан залхаамар зүйл биш ээ. Зүгээр л 3 түүх. Эхний түүх бол цэгүүдийг холбосон тухай юм. Би Reed College-д ороод эхний 6 сарын дараагаас завсарцсан. Харин дараа нь иргэн орж 18 сар сурсны дараагаас би сургуулаа нэг мөр орхихоор шийдсэн юм. Тэгэхээр би яагаад сургуулаа орхисон бэ? Энэ намайг төрхөөс ч өмнө эхэлсэн юм. Намайг төрүүлсэн их маань залуу, гэрлээгүй, төгсөгч оюутан байсан юм л да. Тэр анхнаасаа намайг үргүүлэхээр шийдсэн байсан. Тэр намайг коллеж төгсөгчдөд үргүүлэхээр шийдэж, намайг төрөнгүүт шууд өргөж авах гэр бүл болох хуульч болон түүний эхнэр бүх зүйлийг бэлдсэн байсан гэдэг. Намайг төрөх үед бүгд л охин хүүхэд гэж бодож байсан гэдэг. Төрхийг минь хүлээж байсан эцэг их хоёр минь шүн дунд нэгэн дуудлага хүлээ авах нь тэр. Их гинтийн зүйл боллоо, хүү төрлөө. Та түүнийг өргөж авахыг хүсэж байна уу гэсэн байна. Гэвч тэд маш их баярлан мэдээж шүү дээ гэж хариулсан гэдэг. Намайг төрүүлсэн их маань сүүлд нэг зүйлийг олж мэдсэн байдаг. Намайг өргөж авсан ээж яг үнэндээ коллеж төгсөөгүй. Тэр ч байтугай эцэг маань ахлах сургуулаа төгсөж чадаагүй нэгэн байсныг. Тиймээс тэрээр хүүхдээ өргүүлэх эцсийн баримт бичигт гарын үсэг зурхаас татгалзаж байсан юм. Түүнээс хэдэн сарын дараа эцэг их минь намайг коллежид явуулнаа гэж амласнаар гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ бол миний амьдралын эхлэл байсан. Түүнээс 17 жилийн дараа би коллежид орсон. Би бараг л Стэнфорд шиг үнэтэй коллежид сурч байлаа. Манайх шиг энгийн ажилчин гэр бүлийн хувьд бүхий л хадгаламж нь миний сургалтын төлбөртөө зарцуулагдаж байсан гэж хэлж болно. Коллежид ороод 6 сар өнгөрсөн ч би сурч байгаагийнхаа үн цэнийг олж харж чадахгүй байлаа. Би амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаа үнэхээр мэдэхгүй байсан юм. Мөн коллеж түүнийг минь надад ойлгож өгнө гэдэгт ч итгэхгүй байсан юм. Нэг л зүйлийг мэдэж байсан нь миний эцэг эхийн бүх насаараа цуглуулсан хадгаламжийн хэдэн төгрөг нь тэмээ өргөдөж байгааг мэдэж байсан. Тиймээс би сургуулаасаа чөлөө авахар шийдэж бүх зүйл сайхан болно гэдэгт зүгээр л итгэхээс өөр аргагүй байдалд орлоо. Энэ нь тухайн үед маш аимшигтай байсан ч эргээд харахад энэ нь миний гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан юм. Би сургуулаасаа чөлөө авсан даруйда хизээч сонирхлыг минь татаж байгаагүй хичээлүүдэд сууж байсан цаг минь одоо чөлөө цаг болсныг ойлгосон. Иймээс би энэ цагуудаар зөвхөн сонирхолтой гэж үзсэн хэдэн хичээлийг сонгож сууж эхэллээ. Энэ нь эхэндээ бас сайхан байгаагүй л дээ. Одоо би энийг жишээ хэлье л дээ. Reed College тэр үед магадгүй манай улсын хамгийн шилдэг уран бичлэгийн ангийг төгсгдөг байсан байх. Би коллежоос завсарсан байсан учраас энгийн хуваарийн дагуу хичээл үзэж чадахгүй тул зөвхөн тэр гар бичвэрийн буюу каллиграфи хичээл суухаар шийдсэн юм. Би энэ хичээлээс сериф гэж юу байдаг вэ? Хэрхэн үг үсгийг хамгийн сайхан бичдэг талаар, мөн үсэг хоорондын зохицол, хоорондын зай, үсгийн хэлбэрүүдийн тухай олж мэдсэн. Энэ нь шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй урлаг байлаа. Би үнэхээр биширч байсан юм. Энэ нь тухайн үед миний амьдралд шууд утгаараа ямар ч зүйлд хэрэглэгдээгүй юм. Гэхдээ түүнээс 10 жилийн дараа бид анхны Macintosh компьютер боловсруулах үед энэ бүх сурсан зүйл минь надад хэрэг болсон. Би бүхий л төсөөлөл болон сурсан зүйлсээ Mac-д тусгасан юм. Энэ нь дэлхийн хамгийн сайн бичвэртэй анхны компьютер болох нь тэр. Би коллежид тэр ганц хичээл дээр эргэн очиж суугаагүй бол Mac гайхамшигт олон үсгийн хэлбэрүүтэй байж чадахгүй. Эсвэл үсэг хоорондын зайн харьцангуй болох байх байсан. Windows Mac-аас энэ зүйлийг нь хуулж байхыг бодвол энэ нь ямар ч компьютерт байгаагүй шилдэг шийдлүүдийн нэг нь байсан байх л да. Би коллежоос чөлөө аваагүй байсан бол уран бичлэгийн хичээл суухгүй байх байсан. Мөн компьютерүүд олон гайхалтай үсгийн фонтгүй байх байлаа. Мэдээж хэрэг би коллежид байхдаа өөрийн ирээдүйд юу болох талаарх цэгүүдийг нарийн холбож чадахгүй л байлаа. Харин өнөөдөр
Өнгөрснийг эргээд харахад би тэр амьдралын минь чухал мөчүүд болох цэгүүдийг маш амархан холбож, учир начрыг нь олцоход байгаа юм байна. Дахин хэлэхэд та өөрийн ирээдүйн цэгүүдийг одоо холбож чадахгүй. Та зөвхөн өнгөрснөө хараад тэднийг холбож болно. Тэгэхээр та ямар ч гэсэн цэгүүд таны ирээдүйд холбогдно гэж итгэх хэрэгтэй. Та ямар нэгэн зүйлд итгэх хэрэгтэй. Өөрийн дотоод зүн бэлэгтэй, хөв заяанда итгэл үнэмшилтэй гэх мэт. G20 нэвтрүүлгийг GP Батрэ танд хүргэж байна. Миний хоёр дахь түүх бол хайр болон алдсан зүйлийн минь тухай. Би амьдралынхан ихэнх үед дуртай зүйлээ олж чадсан азтай хүн. Би 20 настай байхдаа найз Востойгоо аав ээжийнхээ гаражид Apple-ыг бодож эхэлсэн. Бид шаргуу 10 жил хөдөлмөрлсөний эцэст 2 хүн гаражид зохион бүтээсэн Apple 4,000 гаруй ажилтнтай $2 тэрбум компани болтлоо өссөн байна. Бид дэлхийн шилдэг бүтээл болох Macintosh-ыг хэдхэн жилийн өмнө танилцууллаа. Би тэр үед 30 нас хүрч байсан. Яг тэр үед компаниас халагдчихсан. Та өөрийн үүсгэн байгуулсан компаниас халагдсан байж болох уу? Болдгийм байна. Бүр олонний өмнө ажиллаа өглөө. Миний бүх насаараа хүсэж мөрөөдөж зориулсан амьдралын маань нэг хэсэг зүгээр л байхгүй болчихсон. Би хэдэн сарын турш үнэхээр юу хийхээ мэдэхгүй байлаа. Би надаас суралцдаг байсан залуу зохион бүтээгчдийн итгэлийг алдаж, бас олон амжилттай бизнес эрхлэгчдийн өмнө нүрээ хийх газаргүй болсон мэтлээ санагдаж байлаа л да. Би Дэвид Паккард болон Боб Нойстой уулзаж, итгэлийг нь алдаж бүх зүйлийг сүрүүлсэндээ уучлалтгүйсэн. Би халагдсан байсан. Гэхдээ би хийсэн зүйлдээ хайртай хിവэрэ байсан учраас дахиад эхлэхээр шийдлээ. Би тэр үедээ анзаараагүй л дээ. Гэвч дараа нь харахад Apple-аас халагдсан маань надад тохиолдож болох хамгийн сайн зүйл байсан байна. Хэд том амжилтыг дааж ядан түүртэх хүнээс бүх зүйлийг шинээр эхлэх урам зоригтой нэгэн болон хувирсан байлаа. Энэ бол миний амьдралын хамгийн бүтээлч цаг үед гэж нэрлэж болно. Түүнээс дараа 5 жилийн хугацаанд би Next компани байгуулж, мөн та бидний хайртай Pixar компани эхлүүлсэн юм. Мөн тэр үед өөрийн үзэгсэн техниктэйгээ ч учирсан. Pixar компани маань дэлхийн анхны компьютерийн хөдөлгөөнд хүүхэлдэйн кино болох тоглоомын түүхийг бүтээснээр одоо дэлхийн хамгийн амжилттай студи болоод байна. Үйл явдлын гайхалтай хариуд нь Apple Next-ийг худалдан авч би Apple-да эргэн ирж, мөн Next-ийн боловсруулсан технологи нь Apple-ийн одоогийн сэргэн мандалтын гол цөм болж яваа юм. Мөн Лаурен бид хоёр хамтдаа сайхан гэр бүлтэй болсон. Би Apple-аас халагдаагүй байсан бол энэ бүх зүйл хизээж болохгүй. Зүрлүүж хэлэхэд энэ үйл явдал нь тухайн үед өвчтөнд нэг шаардлагатай байсан маш гашуун юм байсан юм. Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Намайг өдийг хүртэл явуулж чадсан цорын ганц зүйл бол би хийж байгаа зүйлдээ дуртай байсан явдал юм. Та юунд дуртайгаа олох ёстой? Та өөрийн амьдралын ханыг сонгохдоо яаж дурлаж байсан бэ? Түүншгэ ажилдаа дурлаж байвал та үнэхээр хийх зүйлээ олжээ гэж ойлгож болно. Таны ажил таны амьдралын ихээхэн хэсгийг эзэлдэг. Тиймээс цорын ганц арга зам бол өөрийн хийсэн зүйлээ хамгийн шилдэг гэдэгт итгэх. Хийсэн зүйлээ хамгийн шилдэг гэдэгт итгэх цорын ганц арга зам бол эргээд түүндээ чин сэтгэлээсээ хайртай дуртай байх явдал юм. Хэрв та хараахан түүнийгээ олж чадаагүй бол ууггүй хайгаарай. Олоогүй байж битгий нэг газартаа тэр чигээрээ сууршиж бүгдрөөрэй. Хизээ нэгэн цагт таны зүрх сэтгэл түүнийг олдох юм шүү. Харин тэр үед хамгийн сайхан харилцаа гэж байдаг шиг та аяндаа сайжраад л байдаг. Үнэхээр гайхалтай. Тиймээс хайгаарай. Хайж болох хүртлээр битгий зогсоорой. G20 нэвтрүүлгийг GP Батрэ танд хүргэж байна. Миний 3 дахь түүх үхлийн тухай юм. Би 17 настай байхдаа нэг иймэрхүү ишлэл уншиж байсан юм л да. Та өдөр бүрийг өөрийн амьдралын сүүлийн өдөр мэт амьдрах юм бол хизээ нэгэн цагт та гарцаагүй зүв бодож байжээ гэдгийг ойлгох болно гэсэн байна. Энэ ишлэл надад гүн сэтгэл үлдээжээ. Түүнээс хойш би өнгөрсөн 33 жилийн хугацаанд өглөө бүр толин дөөрийгөө хараад өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол би өнөөдөр хийх гэж байгаа зүйлээ яг төлөвснөөрөө хийх үү? Эсвэл арай өөр зүйл хийх үү гэж асуудаг. Олон хоног дараалан үгүй гэсэн хариу өөртөө хэлж байлаа. Тэгээд би ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэж бодсон юм. Би үхсэн байх болно гэдгийг санах нь намайг амьдралын том сонголт хийхэд туслах хамгийн чухал арга хэрэгсэл болдог. Учир нь бараг л бүх зүйл бидний бахархал, бидний айдас, бидний алдаа, үхэлтэй нүүр тулгархаар юу ч биш болж хүрдэг. Харин яг хамгийн чухал зүйлс дээрээ төвлөрдөг юм. Та өөрийгөө үхэх гэж байна гэж төсөөлж амьдрах юм бол
Ямар нэг зүйлийг алдахаасаа айж амьдрахаа болдог юм. Та угаасаа л энэ орчинд нүцгэн ирсэн, нүцгэн л буцдаг. Тиймээс та зүрх сэтгэлээ даахгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Бараг жилийн өмнө би хорт хавдартай гэж онцлогдсон. Өглөө 7:30-д би шинжилгээ өгсөн юм. Эцэст нь нойр булчирхаан хорт хавдартай болсон байлаа. Би нойр булчирхаа гэж юу болохыг ч сайн мэддэггүй байсан л да. Эмч нар үүнийг бараг л эдгэршгүй хорт хавдрын нэг хэлбэр 3-аас 6 сарын нас үлдсэн гэж надад хэлсэн. Эмч маань надад гэртээ очиод ажил төрлөө баг багаар зохицуулаарай гэж зөвлөлөө. Энэ нь үхэх бэлтгэлээ хангаа гэсэн эмчийн дох юм. Энэ нь таньгүйгээр гэр бүлд чинь хэцүү байх учраас эдгхэн тэдний амьдралыг хөнгөвчлөх талаар чадах бүхнээ хийгээрэй гэсэн үг юм. Энэ нь та бүх хайртай хүмүүстэйгээ салах ёс хийгээрэй гэсэн үг юм. Би хорт хавдартай гэдгээ олж мэдсэн тэр өдөржингөө энэ тухай бодсон. Тэр өдрийн нэлээд оройхон эмч нар надад дуран эдийн шинжилгээ хийхээр боллоо. Тэд хоолоогоор минь гуурс оруулан нойр булчирхаан хавдрын хэдэн эс авсан. Тэнд байсан миний эхнэр хэлэхдээ тэд микроскопоор эс үзэх үед эмч нар өөлж эхэлснийг хэлсэн. Тэд миний хорт хавдрыг мистаслын тусламжтай эмчлэгдэж болох маш ховор тохиолдол болохыг олж тогтоож лтэ. Тэгээд би мистасалд орсон. Азуулахад би одоо эргээд маш сайн байгаа. Энэ бол миний үхлийн ирмэг дээр хамгийн ойр ирж байсан үе юм. Би үүнийг хэдэн 10 жилийн турш олж авах хамгийн том сургамж гэж бодож байна. Би үхлийг дамжин өнгөрсөний хувьд үхэл бол биднийг ямарваа юмсыг хийлгэх хамгийн эцсийн түлхүүр болдог. Гэвч хинч үхэхийг хүсдэггүй шүү дээ. Тэр ч байтугай диваажинд очихыг хүсэгчд ч гэсэн тэнд очихын тулд үхэх хэрэгтэй гэдгээс айдаг. Үхэл бол хүн болгоны уулздаг ганц зэг. Хинч түүнээс оргон зайлж чадахгүй. Амьдралын цорын ганц шилдэг бүтээл. Үхэл нь амьдралыг өөрчлөх төлөөлөгч юм. Энэ нь шин замыг нээж хуучныгаа засдаг. Яг одоо бол та бүгдэд шин зам нээлттэй байна. Гэхдээ хизээ нэгэн цагт хөгшөрч үүнтэй нүүр тулах болно. Хитрхи гатуу зүйл хэлж байгаа бол уучлаарай. Гэхдээ энэ нь яг л үнэн бодит байдаг. Таны цаг хугацаа хязгаарлагдмал байдаг учраас өөр хэн нэгний амьдралаар амьдарч түүнийг өрөх хэрэггүй. Бусад хүмүүсийн сэтгэлгээний олзонд орж амьдарч болохгүй. Бусдын үзэл бодлын дуу чимээ, чиний өөрийн дотоод дуу хоолойг живүүлэх боломж бүү алга. Хамгийн чухал нь танд зүрх сэтгэл, зүн совингаа дагах зориг хэрэгтэй. Тэд аль хэдийн таны юу хүсэж байгааг мэдчихсэн байгаа. Бусдыг нь түр хойшин тавиарай. Намайг баг байхад миний үеийнхний нэвтрхий толгигддаг байсан Дэлхийн каталог гэдэг гайхалтай сэтгүүл байлаа. Энэ каталогийг Стюарт Брэнд гэдэг хүн гаргасан байдаг. Тэр Менло Паркд өөрийн нэвтрхий толыг илэрхийлсэн бүтээл хийсэн юм. 1960-ад оны сүүлээр зөөврийн компьютер байхгүй байсан үед хийгдсэн бүтээл бүх хуудсыг гараар бичсэн, бүх зургуудыг хаажилж наасан байдаг. Энэ нь яг л цаасан дээрх Google мэт байлаа. Энэ нь үнэхээр уран сэтгэмжтэй, цэвэрхэн нямба хийгдсэн амьдралын талаар их ойлголт өгөх каталог байлаа л да. Стюарт болон түүний баг нь дэлхийн каталогоо хэд хэдэн цувралыг гаргасан байдаг. 1970 оны дунд үед тэд хамгийн сүүлийн дугаараа гаргажээ. Би тэр үед та бүгдийн насан дээр байлаа л да. Эцсийн дугаарын арын нүрэнд өглөө эрт нарны гэрэл уртаа гихч зам дээр туссан зургийг нийтэлсэн байсан. Зургийн дор ийм үгс байдаг юм. Сониуч бай, зоригтой бай. Энэ нь тэдний бидэнд хэлэх салах ёс байлаа. Сониуч бай, зоригтой бай. Би үргэлж өөртөө энэ үгсийг хэлдэг. Одоо таны өмнө шив шинхэн амьдрал эхэлж байна. Тиймээс би та нарт л гэж хэлэхэд сониуч бай, зоригтой бай. Баярлалаа. Маш их баярлалаа. G20 нэвтрүүлгийг GP Батрэ танд хүргэж байна. Компьютерийн эзэнт гүрэн гэгддэг Apple корпорацийг үүсгэн байгуулагч Стив Джобсын Стэнфордын их сургууль тавьсан илтгэлийг Бизнес радио 98.9-ийн G20 нэвтрүүлэг бүрэн ихээр нь монгол орчуулгатайгаар танд хүргэлээ.